За өдөр бүр аяли влог Шанхай хотыг зорж байна. Тэгээд Улаанбаатар, Бээжин, Шанхай явна. За тэгэхээр Бээж хотод уулзцгаая. За ямар тач явсаар агаад Шанхай хотод хүрээд ирлээ. Тэгээд ямар тач Бээжин, тэгээд Шанхай гэсэн нислэгээр сая ирсэн. За тэгээд замдаа бичлэг бол хийсэнгүй. Нислэгийн цаг нэлээ яаруу байсан учраас тэр болгон камер гаргаж ирээд бичээд чадсангүй. За тэгээд ямар тач миний өрөө бол юм байна. За пудон хэсэгт бол одоо яасан буусан байгаа. Тэгээ Меркури гэд бодлогоо би юу үзүүлээ. Өрөөгөө үзүүлээ. За тэгээ ийм өрөөтэй. За тэгээд ажлынхаа залуутай хамт яваа. Хэм болохоор 2 ор авсан байгаа. За тэгээ манай өрөө маш гоё цэвэрхэн. За эндний буудлал бол ер нь гоё цэвэрхэн буудлал байна шүү. За үүднээсээ каналнээс үүднээс нь бас юм гоё том зайтай. Тэгээ хамгийн чухал нь юу вэ гэхлээр цон хонгоодог. Хамгийн чухал нь цон хонгоодог бол бүр миний хувьд маш чухал санагддаг. Тэгээд ичнэ кондишн байсан ч гэсэн цон хонгоолохоор сэрүү агаар орж ирээд амар идэгин. За тэгээд ямар тач Шанхайд бол ирсэн. Тавтар аваад уус огт талаагүй. Тэгээд өөр дөр аюу гашуун. Тэгээд гашуун юу болохоор гашуунтай кофе болохоор бүр айгүй яагаад таамж. За Шанхай хотод ирээд 2 дахь өдөр маань 3 дахь өдөр маань болж байна. За тэгээд энд бол ер нь ажиллаар бол ирсэн байгаа. Тийм болохоор влог бол нэг сайн хийж олж чадахгүй байх. Гэхдээ чатгаараа бичлэг хийгээд явахыг хичээнэ. За тэгээд өнөөдөр бол бид буудлаа солихоор бол ер нь яасан. Буудлаа солихоор шийдсэн байгаа. Тэгээд яагаад тэгэхээр би яг фудон гэдэг одоо хэсгийн нэлээд захтуу бууцсан. Тэгээд бид эдийн ажиллаас жоохон одоо хол байсан болохоор дахиад нэлээд төв рүүгээ буух төлөвлөгөө гаргаад тэгээ буудлаа солихоор болсон. Тэгээ буудлаа солихоос өмнө бас таад гоё энэ ямархуу буудлаа байсан бай гэдгийг танилцуулъя гэж бодлоо. Тэгээд бас үн хөлсний хувьд энэ бол $80 гэж байсан. 2 ортой өглөөний цайн орсон. За тэгээд надад бол маш их таалагдж байгаа. Өрөө нь уужуу том зайтай. Цэвэрхэн тэгээ цонхон онгоодог те сэрүүхэндээ яг гоё 11 сарын сүүл хэсэг гэхээр маш гоё сэрүүхэн цаг үед ирсэн. Тэгээ ер нь Шанхайд яг 11 сарын сүүл хаваар яг өдөөд ирэх юм бол цаг агаар бол хамгийн гоё тохиромжтой байх юм байна. Цаг агаар бол хамгийн тохиромжтой үеийн юм байна гэж бол одоо ойлгож авлаа. Тохиромжтой үеийн юм байна гэж бодлоо. Тэгээд тэгээ буудлын хувьд бол 2 ортой $80. Тэгээд энд болохоор такс өглөөний цайн бол багтсан байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд одоо би таад энэ завсараад үг харуулчихна. За тэгээ буудлын бол ингээд орсон дээр надад таалагдсан. Маш гоё цэвэрхэн хоолн ч гэсэн маш гоё. Өглөөний хоолн ч гэсэн гоё. Тэгээд ийм буудлал байсан. Тэгээ өнөөдөр ямар тач дараагийнхаа буудлыг олоо. Тэгээ чадвал бичлэг хийнэ. Тэгээ өнөөдөр ажлын завсар зайгаар хэрвээ бас боломж гарвал чатгаараа оройн цагаа магаар ч юм уу те бичлэг ер нь хийхээр байгаа. Гэхдээ ямар тач өчигдрийн байдлаараа бидэнд бол бүр орой одоо өглөө бүр 7 өнгөрч ажил маань эхлэе. Тэгээ орой 8 9 10 маруу гэж бараг дууссан. Тэгээ ядраад юу бичлэг хийх мэх юм та тиймэрхүү байсан. Тэгээд зааны тиймэрхүү байна. Нэрээ миний хоолоо маань өгдөөд тэгээ жаа юм сөнгө яриад байгаа шүү. За бидэд одоо нэг outlets байдаг нэг хэсэг газарт ирсэн байгаа Шанхайд. За энэ болохоор бүх брэндүүд байж байгаа. Гэхдээ бас боломжийн үнэтэй юм дэжгүй юм нэг хэсэг юм газар байгаа. Одоо бүх брэндэд тугалсан юм худалдааны төв юм уу outlets байгаа. За тэгээд энэ дотор нэг гоё газрыг та бүхэнд танилцуулах гээд энэ болохоор энэ Shake Shack гэдэг. Тэгээд энэ та дээр Хятадд ирэх юм бол заавал энэ Shake Shack-ийн бургерийг төмөстэй заавал авч идэж байгаарай. За эднийх үнэхээр гоё амттай. Бургер үнэхээр гоё шүү. Тэгээд Хятад бол хаасаг байгаа, Бээжинд ч байгаа, Шанхайд ч байгаа. Тэгээ бүх төд бас байж байгаа. Эднийх бол амар гоё амттай. Тийм бургер байгаа. Тэгээд одоо эдгээр энэгээр яваад үзээд бас хэд хэдэн бас ууж болох, амталж болох кофенууд байгаа. Тэд нар кофенуудыг бас амталж үзье. Тэгээд энэ аваар ер нь яваад үзье. Тэгээд энэ гоё бургер идэ. Бургерийн зургийг нь оруулчихна. Тэгээд арай хэрэг одоо энд ирээд сонгоход ч хэрэг болно гэх юм бол би нэг мэдээлэл хүргэж ирхий.
За энийг та хэрэг энэ газар орох юм бол ингэж үзэх хэрэгтэй шүү. За дээдлээсээ хоёр дахь Shake Master бургер гэсэн мэт 57 яана гэсэн. Энийг ер нь авах юм бол бас дайжгүй. Одоо алтан донд чамын гоё амттай нэг шинээр хотлож авч байгаа. Тэгээ эдний бургер болон юунууд маш гоё. Төмс нь маш гоё амттай. За тэгээд ийм гоё газар байгаа. За тэгээд эдний дээр заавал гоё бургер идэж байгаа. За энэ зөв гоё юм шүү. За ингээд бид нэр Нанжин роуд буюу Нанжины годомжинд ирсэн байна. Тэгээд Шанхай Тавар болон Совдон барилгыг үзэхээр ирсэн байна. За энэ бол Шанхай хэсгийн хамгийн гоё одоо харагддаг маш гоё хэсэг байгаа. Тэгээд би энд бол хоёр дахь юм тааж ирж байгаа. Тэгээд өмнөх ирсэн дээр гаргасан хамгийн том алдаа бол ингэж өөрийгөө бичээгүүд маш том алдаа гаргасан байлаа. Өөрийгөө бичээгүүд одоо маш том алдаа гаргасан. За тэгээд хэдүүлээ харцгаая. Камер хэлээд. Вау. Oh, sorry. За энэ ч одоо ингээд Шанхай Нанжин годомжинд харагдаж байна. Шанхай за хамгийн өндөр нь Шанхай Тавар. Тэгээд дараа нэг ирээд энэ барилга дээр нь гарч үзнэ. За тэгээд энэ хажууд нь бол Совдон барилга бол байна. За тэгээд энэ голоор бол ингээд цав явна. Одоо тэр цав ирж штэ. Тэр цаваар л ер нь явах. Тэгээд миний ард харагдаж байгаа одоо энэ хэсэг бол яг эртний одоо ингээд Английн яг ингээд барилгын загвараар хийгдсэн. Тэгээд тухайн одоо ерөнхийдөө барилгууд юм байлээ л дээ. Тэгээд Английн барилгын загвараар хийгдсэн тийм загвартай яг хийгээрээ ингээд үлдээгээд маш гоё юм байсан. За тэгээд хэрвээ чадвал яг энэ завин дээр за тэгээд чадвал яг энэ завин дээр сууж үзье гэж бодож байна. За одоо тэгээд хэдүүлээ Нанжин роуд буюу Нанжины годомж руу авч ирээ. Худалдааны годомж байгаа энэ л. Тэгээд одоо хоол моол ингээд зөндөө олон хүмүүс явдаг, амар их хүмүүс явдаг тийм годомж байгаа. Тэр годомж руу явж ирнэ. Тэр годомж руу явж үзцгээе. Тэгээ бас тэндээ жоохон хоол унд идэх юм олж идээ. Тэгээ тэр годомжийг хэдүүлээ үзцгээе. Өмнөх 3 жилийн өмнө ирж байхад бол бүр амар их хүнтэй нэг бичлэг оруулж ирсэн тийм. Одоо яг тэр годомж гэсэн. Тэгээ тэгээ нөгөө нэг годомж нь. Би мангар авин. За энэ нөгөө нэг гоё алдарт барилгууд одоо Английн загвартай гоё барилгууд мөрөнд харагдаж байна. За тэгээд л одоо нөгөө годомж руугаа яваад үзье. Нанжины годомж руугаа яваад үзье гэж бодож байна. Ваа энийг арай. Дэбүү мөнгөний билет тэмдэг. За тэгээд одоо энэ тэр автобусны бараг цаахан талд годомж маань байгаа. Нанжины талын годомж байгаа. За ийшээгээ бол Шанхай Тавар маань ингэж гоё харагдчихжээ.
Тэгээ ер нь 3 жилийн өмнө ирэхэд бол нэг айхтар өөрчлөгдсөн юм бол байхгүй л. 3 жилийн дараа ирэхэд бол цагаас замгарч. Үндсэн энэ байрлалын одоо яг үндсэн түүх нь бол Англи колон байсан. Тэгээд одоо Шанхайгийн газар нутгийг эдгээр одоо 9 орон хувааж аваад тэгээд одоо ингэж өөрсдийнхоороо одоо колончлсон гэх. Тэгээд одоо ерөөхдөө яг Английн уран барилгатай маш адилхан байрсан. Тэгээд англичуудын одоо Шанхайг үлдээсэн зүйлээ одоо үлдээсэн соёл юм уу. Тэгээд энийг хамгийн гол нь яг тэр чигээр нь маш гоё хадгалж авч үлдэж чадсан. Одоо маш гоё харагдаж байна тийм. За шаарлыг нь хангах ч дээ. Бүгд шаарлах шүү дээ. Тэр гоё байсан л да. За тэгээд хоолны сонголт асууж байна. За тэгээ яваастаач юу яаж та сая. Тааш энэ байрлууд ингээ маш гоё эртний загвараар үлдэж чадсан одоо ингээ хахад үнэхээр гоё үйлчлэг биелгэж чадсан байна. Зам. За тэгээ худалдааны годомж яг худалдааны нэг Нанжирог дээр яг тэр нэг гоё том годомжин дээр очиод тэгээд таад харуулъя.